Өнөөдрийнхөө эрүүл мэндийн зөвлөгөө хүүхдийн хооллолт гэдэг зүйл дээр зөвлөгөө өгч гэж бодож байна. Тэгэхээр хүүхдийн хооллолт гэдэг дээр манайх нэг зүйл анзаараад хад яг 6 сартаагаас заавал бор хоолнд орох ёстой гэж боддог. За тэгээ эхлээ хоолнд оруулахдаа мэдээж нөгөө будааны шүүс гэдэг юм уу, каш ч юм уу, бүр ингээд нөгөө усан бантан ийм маягаар хүүхдүүдийн бол маш буруу хооллоод байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол хүүхдийг 6 сартаагаас нь биш болвол нэг хүүхдийнхээ марийг харж байгаа 5 сартаагаас нь бол хооллолцоход болно. Гэхдээ хоолнд оруулахдаа яаж оруулах ёстой гэхээр та бүхэн бантангаас эхлэх мэдээж. Аль болох нөгөө эртнээс нь бантан болон махан бүтээгдэхүүн хэрэглээд эхлэхээр хүүхд маань өөрийнхөө авах ёстой уургийн хэмжээг хангалттай аав нэг талаас нөгөө талаас хүүхдийн маань өсөлтөд бол маш сайн нөлөөтэй гэдэг хэлмээр байна. Тэгэхээр бантанг бол нөгөө нэг шууд өгөхгүйгээр за мэдээж бол энэ блендер буюу миксерийг бол та бүхэн маш сайн ашиглах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Тэгээ хамгийн анхны хүүхдийн бантан бол эхнээсээ одоо лууван, хулуу, брокколи ч гэдэг юм уу бусад төрлийн ногоо эрдэс, ногоо амьд имээр баялаг хоол хүүхдэд эхнээс нь өгж сургаснаар хүүхд маань олон төрлийн хоол идэх дадалтай болдог. Эргээ том болоо хоол голох ч юм уу ийм асуудал ерөнхийдөө бол гарахаа болдог. За тэгэхээр яаж хооллох вэ гэхээр за мэдээж 5 сар гарантаагаас нь эхлээд хооллоод эхлэн доотлын 2 шүд буюу цахиур цухууснаас эхлээд хооллоно. Хооллохын тулд та луувантай, махтай, гурилтай хүсснээр бантангаа игээд хамгийн гол нь маш сайн блендерт хэрэгтэй. Бүр зутан болтол блендертэй хооллоо өгнө. За энэ журмаараа өдрийнхөө хоолнуудыг ногоонуудын өөр төрлийн ногоо игээд хоолнуудаа өдөр болгон өгж явна. За тэгээд танаа хүүхдийн маань дээдлийн 4 шүд ургаад бага зэргийн бүхэлдээ хоол идэх боломжтой болоод эхлэхээр нөгөө блендерцэн бантангаа арай нөгөө бүхлийн жоохон ахиухан болгоод эхэлнэ. Арай жоохон өтгөн болгож эхэлнэ гэсэн үг. Тэгээ яг энэ журмаараа хүүхдээ бор хоолндоо бол шууд оруулна. За тэгээ үүнийхээ дундуур нь мэдээж та сүү, тараг, нухаш тэ энэ бүх зүйлүүдээ бол дундуур нь өгөөд яваад иж болно гэсэн үг. Хүүхдийн ходоод маань өөрөө бол ерөнхийдөө хүүхд хөлд ортлоо ходоод хэвтэй байралтай байдаг. Бидний сайн мэдхээр. За одоо бол бидний ходоод бол нөгөө босоо хэлбэртэй гол дагсан. За хүүхдийн ходоод бол ерөнхийдөө хэвтэй хэлбэртэй байж байгаа. Яг хөлд ороод яваад эхэлсний дараа бол босоо хэлбэртэй болдог байгаа. Тэгэхээр та бүхэн бол нөгөө каш өгөөл будааны шүүс өгөөл ингэ яваад хаар за сүүлийн үед бол ялангуяа аягүй их байгаа нь юу вэ гэхээр мах иддэггүй хүүхд аягүй их болсон. Тэгэхээр нөгөө дижилийн дутагдaltaа, уургийн дутагдaltaа мах иддэггүй хүүхдүүд байна гэдэг маань маш осолтой байгаад байгаа. Тэгэхээр та бүхэн ямар ч хүүхдийн хоолнд, хүүхдээ бор хоолнд хэрвээ оруулах гэж байгаа бол бантан дотроо махтай, луунтай, брокколитай бүх төрлийн ногоог хийж эхнээс нь хүүхдээ нөгөө олон төрлийн хоолныхаа амтанд оруулаасай гэж хүсэж чинь. Тэгээд хоолыг хамгийн гол нь хийхдээ эхнээс нь маш сайн блендертэд бүр нухаш болгох чинь. За тэгээ хүүхд чинь шүдэн ургаад томрох тусам нь блендерцэн хугацаагаа жоохон багасгаад аль болох бүхэлдээ хоол өгöd явуул илүү их ашигтай байдаг. За баянад асуулт байна уу? Хүүхдийн хоолт дээр юу нэг гэж боддог вэ? Хүүхдийн хоолтон дээр нэг илүү дутуу юм яг сайн мэдэхгүй яа. Тэгээд аль болох чиний зөвлөгөөг дагая гэж боддог. Тэгэхээр яг тийм хүүхдүүдийг эхнээс нь бүх төрлийн ногоо өгөх хэрэгтэй. Луунтай, брокколитай, хулуутай тий. Тэгэхгүй хүүхдийг одоо манайхан бантан гэхээр л мах гурил гэж нүдэд байдаг л та. Тэгэхээр дам мах гурил идсэн хүүхд бол бас хэцүү. Нөгөө жоон томроод эхлэхээр ногоо иддэггүй ч юм уу тий. Ийм болоо яваад байдаг. Тэгэхээр эхнээс нь хүүхдийн хоолыг бол махтай, гурилтай, брокколитай. Надад бол зүгээр луун хулуу хоёр бол хүүхдийн хоолнд илүү их тохиромжтой санагддаг. Угаасаа нэг юу гэдэг чинь чи түрүү надад одоо ногоо ч юм уу тий. Янз бүрийн зүйлээр айгүйх баяжуулсан тийм хоол хийх хэрэгтэй гэдэг. Түүнээсээ ер нь бол яг харшилгүй л бол бусад ногоог бас идэж дадах хэрэгтэй. Тэгэхээр нэг харшил гэдэг дээр чи юм баггүй юу? Эхнээс нь хүүхдээ бор хоолнд ороход нь луун ч юм уу хулууг өгөөд сургачаар тэр хүүхэд харшилтай болно гэсэн үг биш байхгүй. Хоолндоо дасаад эхэлж байгаа гэсэн үг. Зүгээр хоол өгөхгүй байж үдээс нэг гинт парк гээд томорсныхын дараа хоолыг нэг өгөөл ногоо өгөөл сонгон өгөөл луу өгөөл ингэж эхлэхээр хүүхэд маань яд өгөхөр нэг харшилтай болоод хоолндоо дургуулад эхэлдэг. Тэр хүүхдийн хоолтонд хэрвээ хүүхдээ бор хоолнд оруулах гэж байгаа бол хоолнд нь бантангаас эхэлж орвол бантандаа заавал миксер хэрэгэл. За үүний дараагаар таны бантанд байх заавал байх ёстой орчин бол мах, гурил, луун, хулуу. Тэгээд баг зэрэг сонгоно. За тэгээд мэдээж үүн дээр нэмээд брокколи ч юм уу, цэцэгт байцаа ч юм уу тий. Бусад төрлийн ногоонууд заавал байх ёстой гэдгийг хэлмээр. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.